өнөөдөр бүгдээрээ 6 дугаар хичээлийг үздэсгэе. Энэ бурхан бидний нийгмийн амьдралын ажлын дунд дуудсан баг дуудлагуудаа биелүүлэх, ажлаа сайн их тэргүүлэх ба өөрийгөө хөгжүүлж эзнийг алдаршуулах гэдэг өргөн хүрээнд дунд байна. Тэгээд нийгмийн амьдралын талаар бүгдээрээ үздэсгэе. Тэгээд энэ дэлхий дээр харах юм бол бид нар бүгдээрээ юм нийгэмд амьдардаг тийм үү? Тэгээд нийгэмд нөлөөлөх 7 уулаад. Тэгээд энэ юу гэвэл энэ нийгэм тэр чигээрээ эдгээрх зүйлсүүдээс бүрддэг байгаа. Ялцчгүй бизнес, эдийн засаг, хэвлэл мэдээлэл, гэр бүл, итгэл ба шашин буюу хүн болгон итгэл үнэмшилтэй. Тэгээс боловсрал буюу хүн болгон боловсрч сурдаг, улс төрөөр дамжуул улс төрийн хүмүүс нийгмийг одоо тухайн улсыг удирддаг, урлаг энтертейн гэдэг юм нэмгүүд 7 өндөрлөг байдаг. Тэгээ энэ дунд яадаг вэ гэвэл бид нар альва нэгэн байдлаар хүн үнийг хүлээн зөвшөөрөөж доор хаяж эндээс 2-оос дээш уулны аль нэгэн хэсэгт хүмүүс алхаж явж идэг. Алхаж амьдарч явж идэг. Тэгээ эндээс бид нар харах юм бол юу вэ гэвэл энэхүү итгэл ба шашин гэж байна. Тэгээ энэ бол яг хүний бурханд итгэх итгэл л дээ. Яг religious mountain буюу хүмүүс шашин гэж хэлждэг. Тэгээ бидний хувьд бол бид Христ итгэдэг хүмүүс яадаг вэ гэвэл энэ шашин гэхээс илүү энэ бол цорын ганц итгэл юм а гэж бид итгэдэг. Тэгээ энэ хүү уул байлаа гэж бодоход уулын орой гэж байгаа, уулын бил гэж байгаа, уулын дунд хэсэг гэж байгаа. Тэгээд уулын орой руу гарахын тулд яг бүр яг гарахын тулд хүн ингээд матсан маш их төлөвлөн шалгууртаа тэг бүргэнд дээж нь гарахын тулд хичээнэ. Тэгээ энэ хүн 7 нийгэм нөлөөлөх уул бүхэн нэг өндөрлөг дээр байгаа хамгийн дээр байж иж тэдгээрх уулууд дээрээ хүчтэй нөлөө үзүүлэх боломжтой. Тэгэхээр тэр уулын дээр байгаа хүнийг харахад бол тэр бол бусад хүмүүс түүнийг харахад амар тэр дээр байгаа хүнийг өөр хүн хардаг байгаа. Тэг хамтаа залбирая. Ариун сүнсийн намайг дүүргэж өгөрөө. Миний зүрх сэтгэлийг нээж өгөрөө. Бэлдэж өгөх болтугай гэж дандаа өргөн Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Халелуя. Энэ хүү бас хичээлийг маш их нээлттэйгээр бас та бүхэнд хүлээж аваарай гэж та бүхэнд уриалж байна. Тэгэхээр яг аль уулны аль хэсэгт бүгдээр явж байна. Тэгэхээр ингээд уулын оргиллыг ингээд бүгдээрээ өнөөдөр бол яг тэр бол байх хэвээр бурханд итгэдэг хүмүүсийн тэрхүү оргил дээр нь ингээд байж яах юм бол доороос нь хүмүүс харахаар яг нөлөөлөл дээр байхаараа хүн бусад нөлөөлөх боломжтой юм аа. Бүгдээрээ нэг жишээ авъя. Гэр бүлийн уул гэж байна те. Тэг яг гэр бүлийн уул гэж яг юу юм бэ гэр? Энэ бол бурханлаг гэр бүл, эрүүл гэр бүл. Тэгээ бүхий л салбар дээр босцод нөлөөлдөг гэр бүлтэй сайн харилцаатай тийм гэр бүлийг хэлж байгаамаа. Тэгээ ийм гэр бүлтэй байхын тулд ийм гэр бүл яах вэ гэвэл ийм гэр бүлтэй болохын тулд тэрхүү уулын орой дээр гарч байгаа салбар дээр эрүүл гэр бүл харилцаа сайтай их нэртэйгээ нөхөртөөгөө хүүхдүүдтэйгээ аав ээжүүдтэйгээ харилцаатай байхын тулд уулын дээр гарч тэрхүү уулыг эзлэхийн тулд яах вэ гэвэл хүн багаар өдөр бүр алхам бүртээ үргэлжлүүлэн энэ дэлхий дээр амьдрах бүхий л хугацаанд тэргээр өөрийгөө бие захирна. Бурхны үгийн дагуу амьдрна. Гэт бүх шалтгаал бие захирж урагшаа явах хэрэгтэй болтгоо. Итгэл ба шашин гэдэг бол хүний Христ итгэл бөгөөд бурханд итгэдэг итгэл байгаа. Тэгээ энэ хөө чухал болоод байна. Тэгээ хүн бурханд итгэдэггүй хүмүүс бол энэ уулын аль хэсэгт нь бүр байхгүй байгаа гэсэн үг. Бурханд итгэдэг хүмүүс ялангуяа Христэд итгэдэг бид нар бол яг энэ хүү уулыг эзлэн гэдэг нь болохоор өөрөө бурхны бүтээсэн бурхантай харилцаатай тэрхүү байнга уулын оргил дээр байсаар байна. Зүгээр нэг ингээд өнгөрчихгүй итгэлийн амьдралын төр төрөөр босгон байгуулагдсан, бэлтгэгдсэн, бусдыг дагалдуулдаг бүхий л талбартаа тийм хүчрэгчсэн нэгэн тийм байх хэрэгтэй юм аа. Тэгээд тэхийн тул яах вэ гэвэл хүн дээшээ алхаж урагшаа явсаар уул тэр итгэлийн уул руу дээшээ хүн явсаар явах болно. Тэгэхээр бүгдээрээ эдгээр талбарууд дээр цааш ер нь детальчилж үзнэ. За ихэнх хүмүүс итгэл ба шашин ба гэр бүл гэдэг хоёр уул дээр болгон байгаа. Уул аль нэг хэсэгтэй. Үүнээс гадна хүн амьдралынхаа нийгмийнхаа амьдралын туршид зарим хүмүүс боловсролын салбарт хүүхдийн багш, дунд ерөнхий дунд сургуулийн багш, их сургуулийн багш, аливаа нэгнээсгүй боловсролын яамд ажиллах гэх зэргээр боловсролд хүмүүсийн боловсролын уул аль нэг хэсэгт нь хүмүүс байгаа. Өөрийнхөө амьдарч байгаа өдөр тутмынхаа ажил буюу ажлын яар дамжуул хүн тэргээрх ажил дээр байгаа.
Зарим нэг хүмүүс улс төрчид байдаг, улс төрийн гишүүд байдаг. Эдгээр яг тэр улс төрийн бас тэргээр ажиллаж амьдрэх талбар дээр бас дахиад нэг шинэ уул руу орж байгаа. Зарим нэг нь болохоор хэвлэл мэдээлэл, хэвлэл мэдээллийн ном, сонин бүхий л талбар дээр ажиллаж байгаа. Өнөө орчинд бүгдээр сошиал медиагаас болоод хэвлэл мэдээлэл бүгдээрээ нөлөөдөг, бүгдээрээ оролцдог болцсон. За тэгээ зарим нэг бизнес эдийн засаг буюу бизнес хийж мөнгө олдог байна. Зарим нь урлаг entertainment буюу дуучин, бүжигчин гэх мэт ингээ олон талбар даа. Тэгээ эдгээрх уулуудаас дор хаяж хүмүүс л гурван уулны аль нэг хэсэгт явж байгаа. Итгэл баш шашин. Тэгээ хүн болгон гэрүүлтэй, хүн болгон итгэл үнэмшилтэй. А бас хүн болгон ажил хийж мөнгө олохын тулд аливаа нэгэн уулын аль нэг хэсэгт байгаа. Тэгэхээр яг тэдгээрх тэрхүү гурав дахь буюу тэр нэг амьдралынхаа, ажлынхаа нийгэмд тэргээр нөлөөлөхийн тулд хүн яаж ямар зүйлсүүдийг хийдэг вэ гэдэг бүгдээрээ сурч мэдцгээе. Тэгээд амжилт амьдралдаа хэрэгжүүлцгээе. Тэгээд хүний дундаж нөлөөлөл байгаа. Тэгээ итгэл ба шашин гэрүүл өмнө түрүү ярьсан те. Энэ ажлын хувьдлаар хүн боловсрол, улс төр, урлаг, entertainment, хэвлэл мэдээллийн бизнес эдийн засаг байна. Тэгээ энэ аль талбартаа та яаж тэргүүлэх вэ? Тэргүүлнэ гэдэг нь болохоор юу вэ? Хамгийн том дарга нь болох юм уу? Ерхийлэгч болох юм уу те? Мэдээ хөтлөгч болох юм уу? Яг юу вэ гэвэл альва талбар дээр хүн байнга нөлөөлждөг. Тэгээд эндгээрх таван уулын дунд таны нөө итгэл ба шашин ба бурханд итгэдэг итгэл дээр бурханы үгийг ашиглаж явж хахад тань үнэн шударга хандж байгаа. Үгүй хүн болгон шалгаж мэднэ. Хүн болгон та авахгүй байна уу? Авахлаасаа ингэж байна. Та бусдыг шударга хандж байна уу? Та ингэж бусдад нөлөө үзүүлждэг таны байгаа байдал. Тэгээ таны гаргаж байгаа шийдвэр та магадгүй улс төрт дуудагдсан байлаа шүү дээ. Улс төрийн хүн яг л тэнд зөв шийдвэрүүдийг гаргана. Эрхэм зөв шийдвэрүүд гаргана. Тэгэхээр улс төрөөс шийдвэрүүд гаргана. Мөн тэдгээрх буруу зүйлсийн эсрэг зогсно гэсэн үг. Буруу хууль гаргахгүй. Тэг яг зөв зохистой нийгмийг бүтээхэд бол тэнд тэмцэж тэд урагшаа явна. Тэдгээрх улс төрийн үнэхээр чухал байгаа. Яг л нийгмийг удирдах байгаа байхгүй. Тэгэхээр тэр талбарт хүн очно гэсэн. Тэгэхээр өөрөөс хичээлтэй байгаа. Тэгээ бизнес эдийн засаг та бизнес эрхлэгч мөн үү? Яг бизнес эрхэлж яхад та яах вэ? Үнэхээр та бурхны удирдамжийн дагуу урагшаа итгэлтэйгээр урагшаа явнаа. Тэгээд бизнесийнхаа уул дээр та тэргүүлж та дээшээ гарахын тулд мэдээж илүү их итгэмжтэй нэр болонлохын тулд та урагшаага өөрөөс гарах бүхэл хичээл зүтгэлээ гаргана бизнесийн уулыг эзэмшин бизнесийн уул дээр бусад ирж байгаа матж байгаа бурханд итгэдэг хүмүүс туслан дэмжин хамт мацтан туслан хамтдаа нийгмээр олоола босож хөгжих явуулах юм аа. Тийм болохоор та бүгдийг уриалж байна. Та бүгдийг үнэхээр уриалж үнэхээр босгон байгуулагдаж эндгээр бизнесийн эдийн засгийн уул дээр үнэхээр хүчтэй нөлөө үзүүлээсэй гэж та бүгдийг уриалж байна. За нийгмийн амьдралд байна. Нийгмийн амьдралд одоо сургаалт төгс 20 Колосай 3:22-оос 23 төр хэлж байгаа. Боолоо махан бадийнхаа эзэнд бүх талаар дуулууртай бай. Хүн таалагдах гэж нүд хууралгүй, харин эзнээс эмээн чин зүрхнээсээ үйлчил. Та нар юу ч хийсэн хүмүүсийн төлөө бус эзний төлөө чин зүрхнээсээ хийх төнгөж байна. Тэгэхээр яг энэ бид ингээд бидний дарга хүмүүс бид нар ямар ч ажилд байсан. Тэдгээр даргуудаа бид нар яг бүх талаар дуулууртай гэж байгаа. Яа дуулууртай байх нь үнэхээр чухал. Нийгэм донд хүн болгон дуулууртай та ганцаараа байгуулгатай нягтлан ч юм уу итгэгч хүн байхад бусд нь итгэгч биш ч хин ч ажил хийхгүй байж болно. Хин ч тоохгүй байж болно. Хүмүүс мөнгөөр нууцаар ашиглан эсвэл ингээ нэг юм жоох юм олж гоод ингээд нэг дараагийнхаа ардуур цай кофе хулгайлах юм аливаа нэгэн зүйлс хийж хахад харин тэр талбар дээр та махбодынхоо эзэн дуулууртай байж та чин үнж байх нь чухлаа. Дарагч тань хий гэж явуулхин бусадтай харьцахгүй угаасаа л манайх ийм манай дарагч угаасаа ийм хүн энэ махбодынхаа эзэнд гэж байгаа байхгүй юу махбодынхаа эзэнд хэрвээ тэр чинь гайгүй хүн бол гэсэн юм байхгүй махбодынхаа эзэнд бид бүх талаар дуулууртай байна тэгээд хүнд таалагдах гэж нуу хууралгүй харин бурхнаас ингээд имиж чин зүрхнээсээ үйлчлэх гэж байгаа чин зүрхнээсээ үйлчлэл гэж байгаа. Энэ нөр үйлчлэл нэ. Ажлынхаа дарагдаа дуулууртай байх нь өөрөө үйлчлэл юм.
Бурханаас имэж бурханд хийж байгаа мэд худлаа хоосон хуурлагч чин зүрхнээсээ үйлчлэл. Тэгээ нэг тэгээ та нар юу ч хийсэн гэдэг юу ч хийсэн гэж аахгүй. Ингээд ямар ч ажил хийсэн. Өнөөдөр юу ч хийсэн хүний төлөө биш ээ, эзний төлөө чин зүрхнээсээ хийх түү. Энэ үнэхээр бурханд юм а гэж чин зүрхнээсээ ингээд ширээ харчих юм а. Та хоол идэг бол чин зүрхнээсээ хий. Гой хоол болоод хүмүүс таалагдасаа чин зүрхнээсээ хийгээсэй гэж та бүгдийг Есүс нэрээр өрөөж нь уриалж чинь. Тэгээд үнэхээр уриалж урамшуулж байна та бүгдийг. Тэгээд сургаалт өгс 22-29 дээр харахад ажилдаа чадмаг хүнийг чи харсан уу? Тэгээд чадмаг гэдэг нь болохоор ур чадвартай гэсэн үг байхгүй юу? Ямар нэгэн талбар дээр ур чадвартай. Тэрээр хаад юм зогсно, дорд хүмүүсийг сүлжлэнэ гэж байна. Ур чадвартай хааны өмнө очино, доорд нь доогуур үйлчлэхгүй, дээр үйлчлэн. Тэгэхээр яг ажилдаа чадмаг хүнийг харсан гэж чадмаг нь чадвартай. Чадвартай болохын тулд яг хүн альва нэгэн үйлийг олон удаа давтаж хийж тэдгэрх зүйлс нь чадвартай болдог. Тэгээ тэрний төлөө хичээж иж тэр нь өөрийнх нь гарт нь орж тэр нь үүндээ маш сайн болдгоо. Тэгэхээр та бүдэг уриалж байна. Ажилдаа чадмаг байханд бол өөрийнхөө хийж байгаа ажлыг бурхын төлөө хийхэд бол маш сайнаар хийж улам хөгжөөд хаадын өмнө очихлоо хөгжүүлээрэй. Яг тэгвэл энэ үнэхээр чухал. Хүмүүс ингээл энэ зүгээр би ингээл өдөр тутамд хийдэг ажил нь цалин авдаг ажил гэхэл зүгээр хийдэг байхад энэ тийм биш юм аа. Бурханд мэд хамаг сайнараа хамаг мундгаараа үйлчлээрэй гэж та бүдэг уриалж байна. Энэ үнэхээр чухал байгаа. Энэ үнэхээр чухал байгаа шүү хүмүүсээ. Тэгэхээр чадмаг байгаасаа болоод эзэндээ буюу дарга нартаа хамгийн сайнаар үйлчлээсэй гэж та бүдэг уриалж байна. Энэ нь өөрөө энэ таван одоо төрлөөс боловсрол улс төр урлаг entertainment хэвлэл мэдээлэл бизнес эдийн засагт та өөрийн уул дээр тэргүүлж эхлэхийн тулд эдгээрх талбарууд дээр та дуулууртай байснараа чадвартай байснараа та тэр уулны дээш мцж байгаа. Мацж дээш гарч байгаа. Түүнээс мөнгөний тоо биш. Мэдээж мөнгөний тоо бас байгаа бизнес эдийн засаг дээр хүн мөнгөн дээр альва нэгэн зүйлсээр нэг юм жижиг цайны газрын няр байхад нөлөөлөх хүмүүс байгаа. Тэгж яах чинь 10 ширхэг тийм сүлжээ ресторануудын эзэн байгаа бол нөлөөлөх хүмүүсийн тооч ихсэн. Гэх мэтэр бас нөлөөл байгаа. Тэр эдгээр талбарууд дээр чадвартай болоорой гэж та бүгд Есүс нэрээр өрөөж байна. Дуулууртай гараа эзэдтэй. Тэр дуулуургүй байсан бол гимшээрэй гэж та бүгдийг уриалж байна. Тэгээ ажлын дуудлага сайн их. Энэ бол дуудлага юм аа. За 1-р Коринт 10:31 дээр хэлэхдээ тиймээс та нар эзэн ч уулсан ч юу ч хийсэн Бурхны алдрын төлөө бүгднийг хий. Тэгээ та яг ажилдаа Бурхны алдрын төлөө бүгдийг хий. Зүгээр нэг ингээ хийдэг биш. Хамаг чадлаараа хий. Гар лазан аваас ядуу зүдэг авчрах, гар хичээнгүй аваас баян чинэлэг болгох гэж байна. Тэгээд лазан буюу залхуу гартай буюу залхуу байх юм бол хүн ядуу амьдралыг авчирна. Гар нь хичээнгүй байх юм бол баян чинэлэг болгоно гэж. Тэгэхээр яг хүн ингээд энэ дэлхий дээр угаасаа бид нар ингээд хичээнгүй ажиллах юм бол энэ баян чинэлэг буюу тэтгэх төс нь болно. Тэгэхээр энэ яг заагаа ингээд зарим хүмүүс нь заавал мөнгөтэй их болох гэдэг. Энэ сургаалт ус 10:4-ийг би уншиж байгаа шүү. Тэг өөртөө бодож тунгаацгаараа сургаалт ус 24:33-аас 34 дээр жаахан унтаж, жаахан дуг хийгээд гараа жаахан хомгсаар хэвтэх зуурч ядуурл дээрээс чин дээрэмчмэд гачаал зэвсэг дайчмэд ирэхээ. Зарим хүмүүс би ажил хийгээд болцсон. Одоо хүнээс авна. Одоо хүүхдүүд хийж байна. Аав ээжүүд хийж байна. Одоо ингэн тэгнэ гэд хүн өөрөө шууд пенсэндээ гарчдаг. Шууд тэтгэвртэй гарчдаг. Тэгээд өөрийнхөө амьдралд аль хэдийн ажиллах хэрэгтэй. Хүн болгон ажиллах хэрэгтэй. Ажиллах нь сайн. Яг ёстой бол биш. Тэгээ бурхан таныг яг одоо үргэлжлүүлэн зүгээр нэг ингээд 50-аас хүрээд ажиллаа болиосоо ч юм уу 45 50 хүрээд болиосоо 60 болиосоо гэж бодоогүй харин үргэлжлүүлэн ажиллаад тэгээ ажлынхаа талбар дээр бусдыг алдаршуул бурханыг алдаршуулсан нэгэн байгаасаа гэж хүсэж хаад та тэгхгүйгээр хоошоо ингээд суучих юм бол яг энэ тийм сайн зүйл биш. Яг бол та бурхан дуудлагыг хийхгүй нэ гэсэн үг. Тэгэхээр лазан юм уу залахгүй байж болохгүй. Залахгүй байдлаас болоо за одоо би болоо одоо хийхгүй гэх мэтэр заримдаа хүмүүс өөрийнхөө зүйлийг өөр хүн рүү чихэж явуулдаг ханаа. Тэгэхээр ингээл жаахан унтаж амрыг гэдэг юм ядуурлж ингэ дээрээс ороод ирдэг гэж аахгүй. Энэ угаас тодорхой. 1-р Тесалоник 4-р дээр
Бидний тушаасанчлан төвшин амьдрахыг хичээж тэг харж байна хүмүүсээ. Тэгээ бидний тушаасанчлан төвшин амьдрахыг хичээж төвшин гэдэг чинь болохоор юм сайн сайхан амьдрахыг хичээж гэж байгаа байхгүй. Зүгээр ч нэг оролдох хичээж өөрийн ажилд анхаарч. Тэгэхээр яг өөр хүний ажил ш өөрийнхөө ажилдаа анхаараа за юуг яаж ийн үү яах вэ гэд маш сайн анхаарал төвлөрүүлнэ сайжрна мөн өөрийн гараар ажиллахыг эрхэмлэе гэж байна. Тэгэхээр яг м, аа тэгээд талбарууд дээр бид нар ингэж өөрийнхөө гараар ажиллаж эрхэмлэж бас тэгээд тэдгээр талбарууд дээр бурхныг бид үнэхээр алдаршуулсан үнэхээр чухал юм аа. Та бүгдийг уриалж байна. Өөрийн гараараа ажиллаарай гэж та бүгдийг уриалж байна. Аа тэгээд бас нөгөө хэсэг нь болохоор өөрийн гараар ажиллахыг эрхэмл. Тэгэхээр яг нь өөрийн гараар ажиллах юм л өөрөө ажиллах. Өөрийнхөө хийх зүйлийг өөр хүнд үжихгүй ажиллаа. Тэг өөрийнхөө ажилдаа анхаарна. Тэгээ төвшин амьдрахыг хичээ. Ингэснээр та нар гадны хүн зохистой хандах бөгөөд ямар ч мар дутахгүй. Ингэх юм бол хүн юмар дутахгүй гэж байна. Мөн санхүүгээр дутахгүй гэж байна. Тэгэхээр яг гадны хүн зохистой хандна болохоор хүн зочин ирэхэд тэр хүнд сайнаар хандах бөгөөд зохистой буюу байх ёстой төвшөнд нь тэдэнд хандах юм аа гэж байна. Ингэж зохистой хандах нь чухал юм аа. Ингийн тул төвшин амьдрахыг хичээ. Энэ ингээд юм тушаасанчлан юм уу? Тушаасанчлан гэж хэлж байгааз тэр энэ бол амьдралын маань чухал хэсэг байна. Та бүхэн анхаараасаа энэ хичээлийг хүмүүс түгээгээсэй гэж хүсэж байна. Тэгээд өөрийнхөө амьдралаа хичээгээс энд ингээд ийм хэрэгжүүлэлт гэдэг бар цаасан дээр аваад бичээд өөртөө энэ эндээс ойлгос. Энэ бурхны үгийг би зааж байгаа. Бурхны үгийг л ярьж байгаа. Бурхны үгэн дээр ингэж бичигдсэн. Тэгэхээр энийг амьдралаа хэрэгжүүлэлт олж аваараа та бүдийг уриалж байна. Нэгдүгээр Тимот 5:8 дээр харин хин нэг нь өөрийнхөө ялангуяа гэр бүлийнхнээ эс тэтгэвс итгэлийг өгөөсгсөн бөгөөд итгэж усаас ч доор юм гэж байна. Хатуу мэд боловч хэрвээ хин нэгэн биш ямар нэгэн хүн бүр ялангуяа өөрийнхөө гэр бүлийг ингэж мөн санхүүгээр хэрэгсээ зүйлсээр тэтгэхгүй байх юм бол тэр юус итгэлийг үгүйсгэж байгаа. Тэр хүний итгэлийг одоо өөрөх итгэлийг үгүйсгэж байгаа. Итгэгч бус үнээс дор юм аа. Тэгэхээр энэ талбарт яах вэ гэдээ бид нар гэр бүлийнхнээ тижээх нь бидний үүрэг. Энэ зөвхөн эрэгтэй хүн гэж бичээг байгаад зөвхөн аав хүн, зөвхөн хүү гэж биш. Бүр хэрв хин нэгэн гэж байхгүй. Хин нэгэн гэрлээгүй юм байл яг аав ээж байгаа тэтгэн аав ээжтэй туслана. Тэгэд эстетик юм бол энэ худлаа олж байгаа байхгүй. Итгэж биш үнээс ч долоонд ор юм аа. Ажлын дуудлага бүгдээрээ сайн хийцгээе гэж та бүдгээр хэлж байна. За өөрийгөө хөгжүүлж эзнийг алдаршуулах нь. Яагаад өөрийгөө хөгжүүлэх ёстой вэ? Яагаад хөгжүүлэх нь өөрөө тийм чухал юм? Аль нь зөндөө сурлаа шүү дээ. Инглиш тэгээд бид нэр бурхныг алдаршуулдаг. Тэгээд яадаг бол ингээд энд Иохан 21:3-6 дээр Симон Петр тэдэнд би загас барихаар явлаа гэхэд тэд бид ч бас чамтай хамт явъя гэж завиндаасаа. Тэр шин тэд юу ч ярьсангүй үүр цайх үед Есүс эрэг дээр зогсож байлаа. Гэвч шавнар нь Есүс гэж таньсангүй. Есүс тэдэнд хүүхдүүдээ та нар идчихэн байна уу гэхэд тэд алга гэлээ. Есүс тэдэнд завныхаа баруун тал тороо хай. Тэгвэл та нар олно гэв. Тэд тороо тийш нь хайсанд маш их загас торонд нь орсноос болоод татаж чадхааргүй болжээ гэж байна. Тэгэхээр яг энэ талбарт тэд бол Симон Петр бол мэрэгжлийн загасч байсан. Тэдний эргэн тойрны хүмүүст мэрэгжлийн загасч байсан. Тэд нар өнөхөр яасан бол өөрийгөө угаасаа хөгжүүлж тэрхүү загас барихтай мэрэгжлийн насаараа загас барьдаг, загас бариад тэрөөрөө ашиг орлого олж амьдардаг байсан. Тэгээд тэдгээр хүмүүс загас барихаар явлаа гэд бусдах хүмүүс тагаа явсан. Тэгэхээр энэ талбар дээр тэд эзэлсэн. Тэгээд энэ ништэлд ямар холбоотой юм бэ гэж. Энэ үедэр өөрийгөө хөгж чадах төвшөнд буюу ингээд мэрэгжлийн загас чинь болохоор бол тэр талбартаа өөрийгөө хөгжүүлнэ, чадна, сурна. Харин үр дүнгийн бурхнаас юм аа. Шинжэнгөө оролдоод болоог байгаа хгүй. Тэгэхээр бурхны чиглүүлэг байгаа. Өөрийгөө хөгжүүлэх л зүгээр анхан чадных
анхны хүний хийх ёстой зүйл хөгжүүлээд хизээ болцсон юм бэ. За би одоо боллоо доо гэх биш хүн яадаг хөгжүүлсээр сурсаар байсараад бурхан л очдог. Өөрийгөө үргэлжлүүлэн тасралтгүй хөгжүүлэх нь бид нар бурхныг алдаршуулдаг юм аа. Жирийн загасчин байх. Огт загас барьж чаддаг юм бол хизээч гэр бүлээс загас барьж тижээж чадахгүй. Тэгэхээр яг гэр бүлээ тижээх төвшөнд очихын тулд мөн загсыг барихын тулд гадаа гарна зэрэг наранд загас уурга барина. Тэгээд загас уурганд норонгууд татаж сурна. Тэгээд хаана илүү загастай байна гэд үүгээр тэн цаг зориулна. Цаг хүртэл өдөр бүр гээд гаргасаар явсаар гээд хөгжүүлсээр явах. Тэгэд энэ дэлхийгээс яваа явтлаа хүн нэг бүр хөгжүүлээсэй гэж хүсэж байна. Өөр дуудагсан талбар дээр хөгжүүлээсэй гэж та бүдийг Есүсийн нэрээр ерөн уриалж байна. Матай 5:13-аас 16 дээр та нар газрын давс хэрэг давсан амтаа алдвал хэрхэн буцааж давслаг болгох вэ? Энэ гадаг шаягдж хүмүүсийн хөл дор гიშгдгээс өөр юун ч хэрэг болохгүй. Та нар ертөнцийн гэрэл мөн уулан дээр хот нуугдж үл чадна хинч дэнлүү асаагаад савны доор тавьдаггүй харин дэнлүүний суурин дээр тавьдаг тэр нь гэрт байгаа бүгдийг гэрлээ тусгадаг үлээ гэж хүмүүс та нарын сайн үйлсийг хараад тэнгэрдэг хэсгийг чинь алдаршуулганд бол та нарын гэрэл тэдний өмнө тийхүү гэрэлтгэ гэж. Тэгээд яг нь бид нэг газрын давс юм аа бид нар бол ертөнцийн гэрэл юм аа. Тэгээд яаж уулан дээр хот нуугдж чадахгүй гэж аахгүй. Тэгээд бид нар өөрсдөө хөгжүүлсэн. Тэгээ бид нар газрын давс гэж байгаад тэгээ давс яагаад давс тийм ч болоо давсгүй хоол хийж амтгүй хоол хүн идхийг хүсдэггүй тийм үү. Нийгэмдээ бид энэ давс шиг нэг гэрэл шиг ертөнцийн гэрэл шиг уулан дээр ингээд бид байж хэвээр. Тэгээд яаж тэнд байх вэ гэвэл хүн өөрөө гэрэл бадаас буюу тэр байж чадах өөрийнхөө бүх зан характер бүхэл амьдралаараа тэрээр бусдад үлгэр дуурайлбал бусдад үнэхээр онцгой бурхныг гэрчлэх нэгэн болдго юм аа. Тэгэд өөрөө хөгжүүл. Үнэхээр гялалцсан давс байханд бол метр давслаг байдал буюу өөрийгөө үнэхээр хөгжүүлэх тал бид нар анхаараасаа гэж хүсэж байна. Үргэлжлүүлнэ, хөгжүүлээрээ 7 хоногт нэг ном унших юм уу? Одоо ийм зорилго тавиараа. Одоо миний ментор багш бол өдөр төрөөс нэг ном уншичдаг. Ерөөс 365-нд 365 уншиж чадах боломжтой. Номыг ингэ сууж байгаа л уншиждаг. Ерөөсөө юм энгийн ном уншиж амардаг хүн байгаа. Маш их сурж, тасралтгүй сурж идэг. Эсвэл би ийм сурчлаа гэж байнга ярьдаг байгаа. Тэгэхээр та бүдийг уриалж гин. Тэгээд тэр багшаас би бол үнэхээр их сурдаг. Очиж сураал маргааш начих дахиад юм сур. Яг л дахиад нэг ном уншсан юм чинь. Тэгэхээр яадаг вэ? Ингээд өөрөө хөгжүүлэгдсэн энэ нь бурхныг алдаршуулдаг. Бурхны талбар дээрх мэдлэг болон нийгмийн талбар дээр бүхэл талбарууд дээр ингэж гэрчилж урагшаа явсараа явж үнэхээр бурхныг алдаршуулдаг юм аа. Тэгээд өөртөө хөгжүүлээсэй гэж та бүдийг уриалж байна. Тэгээд өөрийгөө хөгжүүлээд бурхныг бас таньж мэдэх нь гэсэн сэдв байна. 2 дугаар Петр 3:18 дээр харин бидний эзэн бөгөөд аврагч Есүс Христийн нэгүсэл болон мэдлэг дотор өсгтөн идүүгээ болон мөнхийн өдөр аль алинд нь түүнд алдар байх болтугай гэж байна. Тэгэхээр яг нь бид нар бурхныг таньж мэдэх нь өөрөө хөгжүүлдэг байгаа. Тэгэхээр яг бол Есүс Христийн нэгүслийг мэдэх нь мэдлэгийг мэдээж өсөх нь ингээд өөрөө бурхныг таньж мэдэх байдал юм аа. Өөрийгөө хөгжүүлж Есүс Христийн нэгүслийг ингээд мэдхийн тулд хүн хөгжүүлнэ шүү дээ. Нэгүслийг би яаж мэдэх вэ? Нэгүслийн ном уншин, нэгүслийн подкаст сонсно, нэгүслийн ишлэлүүдийг үзэн тэ тэгээд бясалгах нь тэгээ яг ч өөрөө хөгжүүлж байгаа хэсэг байгаа. Бурхны мэдлэг дотор өсгдөг. Тэгэхээр бурхны мэдлэгийг би ингэж араас нь хичээж мэдхийн тулд өөрийгөө зоригжуулж урагшаа явна. Үүний дараа яадаг вэ? Би өөрийгөө хөгжүүлээд тэгээд үнийг үүгээр дамжуулж бурхныг таньж мэддэг юм. Колосай 1:10 дээр мөн та нар эзэн зохистойгоор явж бүх талаар түнд таалагдсан. Аливаа сайн үйлсэд үр жимс гарган бурхны мэдлэгээр өсөж гэж байгаа. Тэгээ бурхан зохистойгоор явахын тулд ингээд бүх талбар дээр амьдрал нийгмийнхаа талбар дээр ч гэсэн бурхан таалагдсан. Аливаа сайн үйлсэд үр жимс гаргаж хийж байгаа үйлс болгон дээр та үр жимс гаргаараасаа. Тэгэд бурхны мэдлэгээр өсөж. Та бурхны мэдлэгийг өсөх нь үнэхээр чухал. Аливаа сайн үр жимс гаргах нь үнэхээр чухал. Мэдлэг дотор өсөө гэж уриалж байна. Тань мэдэн бид нар яг цөм чуулганда тогтмол явна, эсийн бүлгүүдэд амрагдана, бурхны үгийг уншина. Гэх мэт тэр олон зүйлсүүдийг бид амьдралдаа хэрэгжүүлж урагшаа явсаар байхмаа. Та бүдэг уриалж байна. Бурхныг таньж мэдхийн тулд бас бурхны үгийг судлаж, бурхны одоо
алдартай ном зохиолуудыг уншиж тэдгээрх талбарууд дээр өөртөө сурч мэдээсээ яг бол маш нарийн нарийн мэдлгүүдийг хүн номон дээр бичигдсэн байдаг. Номууд дээр бичигдсэн. Манай багш бол байнга бурхан талаар мэдлгүүдийг байнга сурж идэг, байнга мэдж идэг. Тэр чинь тийм бэлээ, тэр чинь тийм бэлээ гэд хүн мэддэг тусам түн бурханд үйлчлэх нөлөө улам ихсчихдээ улам их хүчтэй болж байгааг би хардаг. Тийм болохоор тосслогооч ихэдэг, эрх мэдэлч ихэдэг өөр болдог байгаа. Тэгэхээр ингээд хүний бүр ингэж өссөөр байх боломжтой шүү гэж бүгдийг та бүдэг уриалж байна. Өссөөр яваасаа гэж уриалж байна. Ангийн хэрэгжүүлэлт нь бүгдээрээ үзгээ та өнөөдөр дөрвөн зүйл дээр анхаарай. Нэг нь болохоор нийгмийн амьдралын дуудлага итгэмжтэйгээр биелүүлээ. Та барилга барьж гинөө, та багш байна уу? Та эмч үү? Бүхий л албартаа та тодорхой хүчтэй нөлөөлөл үзүүлээрээ итгэмжтэйгээр дуудлага. Энэ бол бурхнаас өгч байгаа таны дуудлага байгаа шүү. Хоёр дахь хэрэгжүүлэлт нь эзэн бурханд минь ажлаа сайн хийгээрэй. Сайн хий, маш сайн. Яаж ивэл залхуурахгүй, хаашин тавихгүй, босож шиг хойрог загнахгүй, өөрийн хөгжилд анхаарахгүй байхгүй юм аа. Харин тэр гурав зүйл нь болохоор өөрийнхөө хөгжүүл эзнийг алдарч болох хэрэгжүүлэлтийг гэж та бүхэн хүсэж байна. Хүн ажил дээрээ сайн байхаас гадна өөрийгөө хөгжүүл тасаалтгүй тэр сул цагуудыг гасч амьдралдаа өөрийгөө сайжруулж хөгжүүлээрэй гэж та бүдийг уриалж байна. Тэгээд дөрөвт нь Бурхныг таньж мэдэн Бурхныг алдаршуулаарай. Бурхныг таньж мэдэх нь өөрөө Бурхныг алдаршуулна. Болол Бурхны дээр нууцуудыг мэдгээр гэхээр бусад илүү их нөлөөтэй, бусад илүү их заадаг нэгэн байгаа. Тэгэхээр эдгээр төсүүдийг Бурхан таав зааж юу гэж өрөөх болтугай. Нийгэмд их хүч чадалтайгаар эзэн Бурхныг алдаршуулж үйлчлээсээ дуудлагуудаа сайн биелүүлээсэй гэж та бүдэг уриалж байна. Манай багш шиг та бүгдээс тэгээд чадах бүхнээрээ ном уншаарай. Ном уншиж, Бурхны үгийг уншиж, нийгмийн талбарт өөргөө мэрэгчлийнхээ талбарт уншаарай. Маш олон талбарт одоо хиймэл оюун ухааны үе болцсон. Эдгээрх талбар хиймэл оюун ухаанаар дамжуулж маш олон зүйлсүүд хийх боломжтой. Өөрийгөө хөгжүүлээд хиймэл оюун ухаан гэж юу вэ? AI гэж юу гэдэг яаж ашиглаж болдгийг тэдгээр талбарууд маш их хэрэгцээтэй байгаа шүү. Та бүдэг уриалж байна. Хүний бүрийг Есүс нэр өрөөж байна. Тэгэл бусдаас шеэр хийгээрэй.